За сайн байцгаана уу манайхаа шинэ Big Sister Advice бичлэгтээ тавтаа морил. За өнөөдөр би та бүхэнд амьдралаасаа хассан зүйлсээ хуваалцъя гэж бодлоо. Тэгээд ер нь одоо өмнө хийдэг байсан мөртлөө одоо хийхээ болсон ч юм уу те эсвэл өмнө надад байсан мөртлөө одоо байх болчихсон. Тиймэрхүү зүйлсээ бас та бүхэнд гоё урам өгөх зорилгоор хуваалцъя гэж бодлоо. За тэгээ Big Sister Advice content маань болохоор би яг өөрийнхөө одоо дүүдээ ингээд зөвлөж исэн бол юу зөвлөх байсан бэ гэдэг шиг тийм гоо дотны зөвлөгөөний цувралт бичлүүд байгаа шүү. Хамгийн ихэнд хэлмээр байгаа юм гэх юм бол орой унтдаг байсан. За би ер нь бол айгүй орой хүртэл унтдаг байсан. Ингээд яагаад ч юм ингээл айгүйх ажилдаа тэгэл өдөр айгүй завгүй өнгөрчдөг. Оройн ингээл ажиллаа амжуулаад нэлээ ингээд нойргүй явж идэг байсан байхгүй. Тэгээд яг хоёр дахь хүүхдийн дараанаас тэр бол ер нь бүр ингээд одоо би өөрөө хүссэн ч гэсэн бие мах маань бүр ингээд боломжгүй болсон. Яагаад гэвэл шууд ингээд бүр айгүй ядраал унтчихдээ юм билээ. Тэгээд яг нөгөө хүүхдүүдэд дагаж ингээд унтаадсэн чинь нэг мэдсэн чи яг юм байгалийн цагаар айгүй унтдаг болчихсон. Яг би одоо бол тийм төгс унтдаг хүн биш л те 8 9 гэж унтаал өглөө 4 5 гэж босдог тийм хүн бол биш. Крис Женнер тэгдэм байлээ. Ер нь энэ Кардашианууд хүмүүс айгүй муулааддаг, айгүй мундаг амьдралын хэмнэлтэд санагдаж ш надад. Ялангуяа Крис Женнер, Ким Энтрийн яг тэр ажлын этик бол бүр супер заяа. За, юу ч юм би одоо арай тийм төвшөнд биш. Тэгтээ ер нь бол нэг 11-ээс 11 гэхэд бол ер нь унтцсан байдаг. За, тэгээд өглөө нэг 9 гэхэд бол ингээд сэрцэн байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг иймэрхүү хэмнэлд ингээд ороод ирсэн чинь цаанаасаа өдөр маш гоё ирч хүчтэй болж эхэлдэм байна. Одоо хүний өдрийн ирч хүч шал өөр болж ирдэг. Өмнө нь бол нэг юм сүнс сэрэх гэж айгу удаан явдаг ч юм уу. Эсвэл яг нэг кофе ууж иж яг ингээл нэг сэрдэг ч юм уу тий. Одоо бол тийм байх болсон. Одоо ингээд кофе уугүй байсан ч гэсэн ер нь ингээд айгу гоё ирч хүчтэй. За тэгэл орой яг ингээл унтахаар өглөө ингээс ирэхэд нэг цаанаас аних гоё би юм ирч хүчтэй болж ирж байгаа. За тэгэхээр ер нь бол би яг нойрон дээрээ хамаагүй илүү ач холбогдол өгөөд яг юм чанартай нойрыг эрхэмлдэг болсон. За тэгээ нойр гэхээр бүх хүн их баг хэмжээний юм нойрны асуудалтай байд юм бэлээ. Ихэнх хүмүүс их баг хэмжээний юм нойрны асуудалтай байдаг. Тэгээ нойрных нь асуудлууд өөр үт юм бэлээ шүү. Жишээ нь одоо нэг юм заавал хамааралтай болчихсон тий заавал ингээ утсаа оролцож байгаад унтдаг ч юм уу. Эсвэл зарим нь ингээд унтж байхдаа гүн ойрлогоо орж чадахгүй ойр орхон хөргөөд сэрээд идэх ч юм уу тий янз бүрийн нойрны асуудал байгаа. Тэгэхээр таны яг нойрны асуудал чи юу вэ? Тэрийг сайн одоо ойлгож байгаад яг тэрэн дээрээ ажиллаарай гэж хэлмээр байна. За өмнө нь болохоор би айгүй олон хүний бодол бас ингээ жоох сонсдог байсан. Тэг ялангуяа одоо early 20s тий 20 21-т ч юм уу байхдаа ингээл ээжтэйгээ ярина, найзлуутаагаа ярина. За тэгэл найзуудтайгаа ярина. Тэг ингээл айгүй чухал ингээл гэсэн айгүй олон хүмүүсийн жагсаалттай. Тэр хүмүүсээс ингээд бодлыг сонсож байгаад яг ингээд шийдвэрээ гаргадаг ч юм уу. Тэр хүмүүсийн бодол надад айгүй чухал байсан байхгүй юу? Тэдрийг сонсч иж би ингээд өөрийнхөө амьдралын шийдвэрийг гаргахад юм хүчтэй болдог гэсэн байгаа. Тэгээд яг юм 25 6 мургатай хахта болохоор тэр хүмүүсийнх нь жагсаалт нь арай цөөрсөн. Одоо яаж байгаа вэ гэхээр ер нь аль заавал хүнтэй ярих шаардлагагүй би өөрөө шийдвэрээ гаргаа явдаг болчихсон. Одоо өөрийнхөө зүн совинд илүү сайн итгэдэг болсон гэх юм уу. Тэгээ ингээд ирсэн чи айгүй ядархаа болсон. Одоо тархины ядралт айгүйх байсан юм билээ. Ер нь бол айгүй олон хүнтэй ярилцаж бодолж зөвлөгөө авдаг бол өөрөө шийдвэр гаргаж чадахгүй тэгээ тархич айгүйх юм ачаалттай байна гэсэн үг. За тэгэл тэр хүмүүсийн бодлыг сонсоод дахиад ингээл дэнсэлж шүү гээл те. Ингээд ахаар айгүйх ядардаг. Хүний тархи айгүйх ядардаг. Тэгэхээр өөрийнхөө би зүн совинд илүү итгээд одоо заавал тийм нөхөртөг ярих шаардлагагүй, заавал ээжтэй ярих шаардлагагүй, заавал хин нэгнтэй ярих шаардлагагүй. За ингэ шийдлээ гэж шууд шийдээ явчихчихаар юм хамаагүй баг ядардаг, хамаагүй хөнгөн болж ирдэг. Тийм тархич айгүй гоё юм. Эрхчлөөтөө бодол санаач айгүй гоё эрхчлөөтөө тийм мэдрэмжийг авч эхэлдэг. За дараа нь болохоор би юм хэрэггүй худалдаа авалтууд бүр айгүй хийдэг байсан заяа. Жишээ нь ингээд цалин буухаараа би ингээд заавал нэг гоё юм худалдаж авдаг байсан. Бүр тийм циклд нэг хэсэг орсон байсан л да Америк тахта оюутан бахта. Цалин буугууд яг ингээл H&M ч юм уу Zara ороод нэг гоё юм $20 $25 ингээл авч өөрийгөө одоо баярлуулдаг. Тэгээ өөрийгөө нөгөө нэг тэгээд байгаач мэдэхгүй бүр тийм циклд орчихсон байсан.
Тэгээд одоо болохоор би ер нь худалдаа авалт айгу бага гэдэг. 25 онд бол бүр маш бага худалдаа авалт хийсэн. Хүмүүс нөгөө нэг миний шопинг хоол ч юм анбоксинг бичлэгүүдэд айгу дуртай үздэм байлээ. Тэгээд тийм бичлэг хийхгүй мөгөөд уучлаарай би ингээ худалдаа авалт хийхгүй байгаа болохоор одоо ингээд шопинг хоолын тийм үзүүлэх юмнууд ер нь айгу багассан. Тэгээд яагаад худалдаа авалт хийхээ багассан бэ гэхээр одоо нэгдүгürt мэдээж санхүү мөнгөө бодоо. Тэгээ хоёрдугаарт болохоор надад ингээд байгаа ямиг би нэмж авах шаардлагагүй одоо over consumption гэдэг ингээд илүү их байгаа ямиг ингээд худалдаж аваад хэрэггүй худалдаа авалт хийх тэр замналыг аль болох юм бага дагахыг хичээж байгаа. Тэгээ 25 онд би ер нь тийм over consumption-ы эсрэг бичлэгүүд аягүй үзсэн юм YouTube-ээр одоо хүмүүс нөгөө нэг аягүй их юм худалдаж авдаг байснаа ер нь ингээд багасгаад болоод ирж байгаа штэ. Одоо ялангуяа ингээд Instagram, TikTok энэ төр бүр ингээд зөндөө ол ингээл нүүрний будагтай тий тэгэл эсвэл ингээл хөргөчөө ингээл худлаа ингээл баг гой харагдуулахын тулд үргэж мөргээл эсвэл ингээл зөндөө олон хувцас зүгээр шин минес ингээл хоол хийхин тулд тий шопинг хоол хийхин тулд ингээл амар их юм худалдаж аваад задлж мадлал зөндөө олон хог хаягдaltaй тэгээд тэр чин байгаль дэлхийд айгүй муу учраас ер нь тэрний эсрэг одоо хүмүүс болж ирээд худалдаа авалтаа ингээ маш бага байлгахыг одоо тийм одоо урсгал одоо гарч ирж байгаа гэх юм уу та. Тэгээ ер нь бол би тэрнтэй айгуу санал нийлж байгаа. Бас тэрний нэг хэсэг байхыг хичээж байгаа. Тийм болохоор би өөрөө худалдаа авалтыг ер нь бол маш бага болгосон. Би 26 онд өөрийгөө алкогол фри байлгах жил гэж тавьсан байгаа. Тэгэхээр ер нь бол одоо 20 өмнөх жилүүдэд бол ингээд алкогол их бага хэмжээр хэрэглээл те. За бүр залуу байхдаа одоо бүр оюутан байхдаа ч юм уу ингээд алкогол ихтрүүлэн ашиглаад одоо ингээд айгүй шаарддаг ч юм уу те. Тиймэрхүү үеуд ингээд байсан. Тэгээд тэр олгоноос ингээд би ерөөсөө тийм гоё дурсамжтай үлдээгүй дандаа л ингээд бие мах бодор амар хохирчихсан тий. За тэгээд сүүлийн үед уншаад байхдаа арх гэдэг чинь ингээд хүний эд хэсэг ингээд бүр маш ихээр нь ингээд хүлдэг юм байгаа даахгүй. Тэгэхээр ингээл амар гоё эрүүл ах гэж хичээгээл ингээл йог мог ингээл ингэжсэн ингээл арх уугаал ингээл хамаг ингээл идэсээ ингээл хүлж байгаа. Яг тийм юм цикл би орохыг юу нэг хүсээгүй. Ерөн сүүлийн жилүүдэд миний орж гарах аягүй багассан л та. Одоо би аягүй завгүй байдаг. Ер нь бол миний хувь хүний амьдрал гэх юм бол би өөрийн гэсэн бизнестэй тий. Тэгээд тэрэндээ аягүй цаг оруулдаг. За тэгээд гэр бүлтэй одоо 2 хүүхдээ ээж учраас маш их цаг гэр бүл рүү зарцуулдаг. Тэр нөгөө нэг цаанаасаа миний юм одоо сул чөлөөтэй цаг айгу ховор гарч ирдэг. Тэр жоохон цагаа би яаж өнгөрүүлэх үү гэдэг дээрээ одоо шоудаж орж гарахыг юу нэг баг байлдаг байхгүй. Тэр жоохон цагаа би ингээд өөрийнхөө тий амар тайван амгалан байхад нь одоо зарцуулдаг ч юм уу. Эсвэл гоё амрах зүгээр л гоё амрахад зарцуулдаг ч юм уу. Тийм байдлаар ингээд зарцуулдаг учраас алкогол гэдэг зүйл угаасаа ингээд амьдралаас минь айгу баг орон зай эзэлдэг. Одоо орж гар шоудах. Тэгээ сүүлийн жил бол бүр бага байсан. Тэгээ энэ 26 оныг бол би алкогол фри жил байлгаа гэж бодож байгаа. Одоо бүр алкогол ерөөсөө ашиглахгүй гэсэн үг. Тийм зорилго тавьчихсан байгаа. За дараагийн зүйл нь болохоор би юм найз нөхөрлөлүүдийн юм хүчлэгээ байсан. Одоо ингээд шинээр танилцсан хүнтэйгээ би заавал найз болох албагүй. Хэрвээ ингээд тэр харилцаа цаанаасаа гоё байгаа, цаанаасаа ингээд нэг гоё хүнтэй холбогддөө штэ тий. Тэгээд ирүүл болно. Түүнээс бол би тэрийг хүчлэхгүй. Тийм. Одоо ингээд өмнө нь бол ингээд найзуудад аягүй их цаг гаргадаг байжээ би. Тэгээд саяны миний өмнө хэлсэн санаатай адилхан тий одоо би өөрөө аягүй завгүй амьдралтай байдаг учраас надад ингээд сул чөлөөтэй цаг аягүй цөөхөн гардаг. Тэрэнд нь би яаж байх вэ гэдэг дээрээ одоо би өөрөө амармаар байна тий. Эсвэл би өөрийнхөө бас гоё хувийн ертөнцийг гоё байлгамаар байна. Өөрийнхөө дуртай юм хиймээр байна. Гэх мэтчлээ ингээд ирэхээр нөгөө цаанаасаа бас надад яг юм найз нөхдөд гаргах цаг айгу бага байдаг. Тэгэхээр яг тэр надад цаг нь айгу бага юм чинь тэрийг би юм хэрэггүй хүмүүст зарцуулахыг хүсдэггүй. Яг л одоо үнэн тий хамт байхад нэх гоё байдаг. Хамт байхад би өөрийнхоороо байж чаддаг, тав тухтай байж чаддаг. Тийм authentic, genuine тийм гоё үнэн өөрийнхөө тийм хүмүүстэй би цагийг өнгөрүүлэхийг одоо ингээд цагтаа бүр амар харан болсон гэсэн үг. Тэгэхээр өмнө нь бол би яадаг гэсэн бэхээр ингээд нэг тийм дуртай биш хүнтэйгээ уулзж л байдаг, тэ найзалж л байдаг. Одоо нэг тийм амар тоодгүй байсан гэх юм уу. Тэгээ одоо жишээ нь олуулаа найзалдаг бол ингээд тэр дунд за олуулаа байгаа юм чин дээ гэл тэр хүнтэй ингээд хамт байгаал цагийг өнгөрүүлээл ингээд гэдэг. Одоо бол би тэр хүнд дургуулал би уулзахгүй. Тийм одоо надад нэг тийм амар гой мэдрэмж өгдөггүй л бол би тэр хүнтэй нэг юмар уулзаал ингээд тэр харилцааг ингээд тогтоох гол тэ өргөжлүүлэх гээд ингээд тач би хүчлэгээ байсан. Тэгээд яг энэ амьдралд одоо байгаагаараа
хинтэж нэмж найзлахгүйгээр би ингээ үргэлжлээд гой сайхан амьдраад дуусч чадах уу гэвэл чадна. Тэгэхээр би заавал ингээ шинэ хүнтэй найзлах гал шинэ хүмүүсийг ингээл нэмээр найзаараа нэмж авахгүй бол тэгдэггүй. Зүгээр л байгаагаараа байдаг. Тэгээ шинэ хүнтэй танилцаа тэр үнэхээр ингээ гоё connection үүсвэл тэр хүн одоо ингээд найзалж болно. Түүнээс бол тэрийг заавал хүчлэхгүй гэсэн. За сүүлд хэлмээр байгаа юм нь юу вэ гэхээр social mediaтай холбоотой. Тэр нь юу вэ гэхээр би ингээд өмнө нь аюу олон хүмүүс дагдаг байсан. Тэр дагдаг хүмүүс дотор одоо янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Миний найзуудж байгаа, одуудж байгаа, social influencer рууч байгаа. Бүгдийг ингээд дагаал үзэл одоо ямар ч юм фильтргүй бүгдийг ингэж одоо үздэг байсан гэсэн. Одоо ямар ч фильтргүй консюм хийдэг. Консюм гэдэг чинь би одоо өөр ингээ үзээд ингээ тэрийг ингээ өөртөө хүлээж аваад шүү дээ. Тэгэл үзээлэдэг ус байхгүй. Одоо би тэгэхээр болчихсон. Яадаг вэ гэхээр дагдаг хүмүүс дундаас ингээд жоо сонин юм яриад тэгээд надад тэр хүн ингээ үзэхэд ингээ тухгүй болоод ирвэл тэр хүнийг мьютлчдэг, үзгээ болчдөг. Эсвэл би зүгээр шууд unfollow хийчдэг. Заавал мьютлээл ингээ байлгаад байдаггүй. Зүгээр unfollow хийчдэг. Одоо жишээ нь түрүү жил байна манай зарим найзууд ингээ амар сонин юм постлоод найзууд ч гэжтэй одоо өмнө найзуудаас одоо нэг амар найзлахаа болчихсон зүгээр танил төдий болчихсон. Тэгсэн мөртлөө ингээ дагдаг хийвэрээ. Тэгээ тийм хүмүүс ингээд зарим нь ингээл дандаа ингээл амар флекссэн стори хийгээд иддэг ус тахгүй ингээл зүгээр л тавьж байгаа юм л зүгээр брэнд тавьж байгаа юм л зүгээр ингээд өөрийнхөө ингээд нэг юм амьдралынхаа ингээ хамгийн юм гоё төгс хэсгийг тавьдаг. Ерөөсөө юм тэр хүнийг дагснаар ингээд юм гоё үнэн юм байхгүй. Тийм хүмүүсийг бол би шууд unfollow хийдэг, үзгээ болчдөг. Тэгэхээр одоо жоохон тийм юу үзэж харах дээрээ айгүй тийм юутай болчихсон, фильтртэй болчихсон. Тийм хамаа намбаагүй юм үзээл ингээд одоо байха болчихсон. Өмнө нь бол тийдэг байсан. За тэгээд намайг одоо тохгүй болгож байгаа ямар нэг юмыг би ингээд үзээд дагаад үргэлжлүүлээд тэрэнд ингээд ороод идэггүй. Шууд ингээд сошиал ертөнцөөс ингээд хасчдаг. Тэрнээс гадна би өөрөө сошиал бас айгүй бага ордог. Хүмүүс намайг нөгөө нэг бас контент хийдэг учраас тий олон нийтийн ажил хийдэг учраас өөрөө айгүй сошиал дээр байдаг байх гэж боддог. Яг үүндээ би сошиал дээр айгүй бага цагийг өнгөрүүлдэг. Ер нь бол бараг сошиал медиа ордоггүй хүн. Ороод юмаа тавьчаал хэлэх юмаа хэлчихэл тий зарим нэг юмаа ингээд хөтөлчөөд гараа явцдаг. Яагаад гэвэл нөгөө би гэр бүлтэй яг юм амьд харилцааг айгүй эрхэмлдэг учраас надад тэр цаг нь угаасаа айгүй бага байдаг. Тийм болохоор сошиал медиа орё гэсэн чи ингээд цаг нь ерөөсөө байдаг. Ингээл орол тухтаа үзгэл тийм гот лээ яриад хүүхдүүд ингээл тэгэл ханаасаа тийм орох цаг нь айгүй багасчихсан. Тэгээд энэ нас эргээд миний ер нь айгүй юм сэтгэл зүг айгүй гоё тайван байлгаж өгсөн гэх юм уу. Тийм одоо бодол санааг маань айгүй гоё тайван айгүй тийм олон юмны хүлээсэнд биш гоё өрчлөөтэй болгож өгөхөд тусалдаг. За ингээ өнөөдрийнхөө бичлэгээр та хэдийн амьдралаасаа хассан зүйлсээ хуваалцлаа. Таалагдсан багш найдаж байна. Та хэдээс амьдралаасаа юу хассан бэ? Эсвэл юу хасахыг хүсэж байна? Доор комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.